Хотын даргын мэдээллийг харлаа. Хэрэг бүр тагнуулын архив хүртлээ хол явжээ. Аргач юмда эцэг өвгдийг нь хүүр ухдаг хятад хэмээн доромжлон гүдгсэн учраас ямар хүний толгойд ийм юм ордог байна. Хүн ямар нэг өв үйлдэлтэй санамсаргүй байдлаар алдаа гаргана. Энэ бол байж болох хэрэг. Түүнийг өршөөж болно. Үгүй ядаж хоёр хүн хов яриад түүнийг нь олон нийтийн сүлжээнд тэр тэгж ярьж байна лээ, энэ ингэж хэлнэлээ хэмээн постолж ч бас болох байх. Энэ нь хувь хүний асуудал. Би ч ирхэн байгаа юм хаана. Цагдаа дээрч түүгээрээ шалгагдана. Харин зориудаар ийм бузрын гүтгэлэг бэлтгэж хол ойрын сүлжээ үүсгэн сэтгүүлч сурвалжлагчтай хамтран олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бол энэ нь албан ёсоор зохион байгуулалттай гэмт хэрэг болж хувирна. Гэхдээ бүр адгийн муухай хэрэг болж таарна. Жухам ийм учраас л энэ хэрэг тагнуулын архив хүртэл дэшээ явжээ. Яаж ч утсан эцэг өвгдийг нь ариун сүнсийг доромжлон гутаана гэдэг бол аимшигтай бузар муухай хэрэг. Бид чинь талигач муулдаггүй ариун сайхан ёс заншилтай монгол хүмүүс. Гэтэл олон жилийн өмнө өөд болсон эцэг өвгдийг нь ариун сүнсийг гутаан доромжилж гүтгэн харлуулж баха хангана гэдэг бол лав монгол хүний хийх хэрэг биш. Хичнээн муудлаач ийм муухай ямиг хэн ч хийдэггүй юм. Гэтэл эдгээр адгийн шаарнууд хийжээ. Бүр наагур бодлоо хэд гүтгүүлж буй хүмүүс үнэхээр хятад угсаатай. Хүүр шарил ухдаг байсан бол одоо дүүч гихсэн. Гэтэл оргуу худлаа юм зохион бичиж санаатаагаар тараасан байгаа нь үнэхээр адгийн шаарнуудын хийх ажил юм. Даанч Монгол улс хуультай юм да. Хуульгүй байсан бол ийм юм хийсэн новшнуудыг алахын муугаар албал зохиолтой. Таны өвөг, таны талигач эцгийг хүүр ухдаг хятад байсан гэж хэсэг бүлэг хүмүүс гүтгэн бичвэл яах вэ? Та бараг галзуурна да. Ийм л юм болж. Хаа хол Америкт суудаг эрүүл өвчтөд нэгдэхгүй нэг юм хөлсөлж энд байдаг архины хамааралтай сэтгүүлчийн орон зогт үг зааж өгөн ийм хэрэг хийсэн байна гэж бодоод үзээрэй. Ер нь яг энэ төрлийн гэмт хэрэг хийдэг хүмүүсийг яамар ч юм даа мэдэхгүй. Алгах ч багдмаар санагдана.